Сайн байцгаана үзэгчдээ. Хятад хэлний дунд шатны хичээл эхэлж байна. Шинэ хичээл үзэхээс өмнө өнгөрсөн хичээлийн агуулгыг авъя. Бид өнгөрсөн хичээлээр Зhongxun, Wang Fan, Yao Ming, Bi Kai, Yao гэх мэт үг хэлхийг үзсэн. Эхний үг бол Zhongxun сар бүрийн дундах 10 хоногийг ингэж хэлдэг байх нь. Шүн гэдэг нь 10 хоног гэсэн утгатай шүү дээ. Жишээ нь Jianxun 20 хоног, Xunri 10 хоног. Үйлдвэрээ давтвал 10月中旬交货太晚了. 10 сарын дундуур бараа тушаавд хэтэрхий оройтно. Дараагийн үгээ санавал Wang Fan ирж очих, ирэх буцах гэсэн утгатай үг. Wang Fan票ирж буцах тасалбар. Wang Fan бун зов ирж буцан явах. Wang Fan хав жили хідэн газар нааш цааш явах. Бид өмнөх хичээлээр энэ үгийг лай, хуй гэсэн үгтэй харьцуулж үзсэн. Жишээ нь 从学校到我家往返有10多里路. Сургуулиас манайх руу хүртэл 10 гаруй газар нааш цааш явдаг. Та бүхэндээ сануулсан хэлэхэд лай, хуй нь ганц удаад ирж буцах давтамжийг заахаас гадна үг маань өөрөө давтаж орж болдгоороо онцлог байна. Харин Wang Fan нь давтаж орж болдоггүй. Жишээ нь 从这到北京一天可以打个回来. Эндээс Бээжин хүртэл ганц өдөр нэг л удаа нааш цааш явж болно. 我来来回回跑了5-6趟才把签证办下来. Би 5-6 удаа нааш цааш явж байж л визээ хөөцөлдөж авлаа. Дараагийн үг эргээ харъя. Yao Ming айхтар сүрхий гэсэн утгатай. Lei da Yao Ming айхтар ядрах. Ai da Yao Ming хэтэрхий хайрлах. Хэн да Yao Ming айхтар хорсох. 他们两个好的要命，成天形影不离. Бидний харьцаа сүрхий сайн. Бүтэн өдөрт сүдрэж салгадаггүй. Ингээ дараагийн үгээ сонсгоё. Bi Kai холдох, зайлах гэсэн утгатай шүү дээ. 我们小心地避开一片沙漠. Бид цөлөөс болгоомжтойхон холтцоосон. 他们很不礼貌地避开我. Бид надаас их хүншгүй холтсон. Ингээ өнгөрсөн хичээлийн сүүлийн үгээд автъя. Яв гэдэг нь зүгээс аас гэсэн утга санааг илэрхийлдэг. 用书问题由他们解决. Тээврийн асуудлыг тэдний зүгээс шийднэ. 代表团由5人组成. Төлөөлөгчийн багийг 5 хүнээс бүрдүүлсэн. 他的性格是由他的家庭决定的. Түүний зам төлөвийг гэрийнхэн төлөвшүүлсэн. Та бүхэндээ сануулсан хэлэхэд Яв нь бас цун гэсэн үг төрөлтэй ижил үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь 由北京到广州坐飞机大概需要多长时间? Бээжингээс Гуанчжоу ороход ойролцоогоор хэр хугацаа шаарддаг вэ? Хараад өнгөрсөн хичээлийн нэгэн бүтцийг санацгаая. Энэ бол 不是就是 гэсэн бүтц байсан. Мэдээж ийм биш харин тийм гэсэн санааг илэрхийлдэг шүү дээ. Жишээ нь 你的衣服不是黑色就是灰色能不能换一种呀? Хувцас чинь хар биш харин саарл өнгөтэй байна. Сольж болох уу? 他上班不是骑自行车就是步行从来不开车也不坐公交车. Тэр ажилдаа явахдаа дугуйгаар биш алхаж ирдэг. Машин ерөөсөө барьдаггүй. Бас нийтийн тээвэртэж суудаггүй. Ингээд өнгөрсөн хичээлийн агуулгад автлаа. Хараа одоо харилцан яриагаа үзцгээе. 你学过广告专业是吗？是的，过去学过一点。当一名优秀的广告人曾经是我的理想。那可真不简单，年纪不大，学过的东西却不少。哪里，只是稍微了解一点而已。您怎么突然问起这个？咱们这次活动的宣传广告是你设计的吧？广告语也是你写的？是的，还可以吧？不是可以，是太棒了！不仅用词准确，更难得的是，短短几个词就清清楚楚地表达了活动的整个内容。真的吗？谢谢您的夸奖。 Үнэхээр зар сурталчилгаанд үг хэлдэг маш чухал үүрэгтэй байдаг байна. Шинэ үгээ мэдээж авцгаая. Эхний үг бол 专业. Мэргэжил гэсэн утгатай байна. Жишээ нь 专业改变. Мэргэжлээ солих. 物理专业. Физикийн мэргэжил. 填写专业. Мэргэжил бөглөх. 我已经选择西语系法语专业. Би аль хэдийнэ Европ хэлний салбарын Франц хэлний мэргэжлийг сонгосон.
Тэгвэл одоо та бүхэн харилцаараа дараах өгүүлбэрийг хэлбэрээр орчуулж чадах байхаа. Зүйтэй. Чи зар сурталчилгааны мэргэжлэр сурч байлуу? Ингээд дараагийн үгээ мэдэж авцгаая. Яовшүү шилдэг сайн гэсэн утгатай үг. Чөнжи яовшүү шилдэг амжилт. Яовшүү зуопин шилдэг бүтээл. Яовшүү的教师тэргүүний багш. 这是今年出现的一部优秀作品. Энэ бол имжид гарч ирж байгаа шилдэг бүтээл. Харин хятад хэлэнд 解出 гэсэн үг мөн ийм утгыг илэрхийлдэг. Жишээ нь 他是中国当代历史上一位杰出的政治家. Тэр бол хятадын өнөө цагийн шилдэг улс төрч. Харин 解出 болон 优秀гэдгийн ялгаа нь 解出нь авьяас чадвар, ариун амжилтыг тодтогдог бол харин 优秀нь олж авсан мэдлэг, бүтээл, туйрвал мөн олсон амжилт зэргийг тодтогдог байна. Түүнээс гадна 解出нь голчлон хүнийг тодтогдог бол харин 优秀нь хүн ба бусад эд зүйлийг тодтогдог онцлогтой байна. Жишээ нь 他为中国的改革出现了杰出的贡献. Тэр хятадын хувьсгалын төлөө шилдэг хувь нэмрийг оруулсан. Энэ өгүүлбэрт томоохон хувь нэмэр гэсэн учраас杰出орсон байна. Дараагийн үгээ харъя. Хүслэн, дээд хүслэн. 人类的理想 өндөрлөгтний хүсэл. 美好的理想 гой сайхан хүсэл. 理想破灭 хүсэл норох. 我们的理想终于实现了. Бидний хүсэл эцэстээ биеллээ. Тэгвэл одоо та бүхэн дараах өгүүлбэрийг биетан орчуулад үзтээ. 过去学过一点，当一名优秀的广告人曾经是我的理想。 Орчуулснаа тулгая. Өмнө нь баг зэрэг сурч байсан шилдэг сурталчилгааны хүн болох нь тухайн үед миний хүсэл байсан юм. Дараагийн үгээ суръя. 准确 оновчтой, зөв гэсэн утгатай. 准确的消息 зөв мэдээ. 准确的时间 зөв цаг. Харин мөн ийм утгатай 确实 гэсэн үг байдаг. Жишээ нь 我现在得不到他准确的消息. Би одоо хүртэл түүнээс зөв мэдээ сонсоогүй байгаа. Харин ялгаа нь 确实өгүүлбэрт дайвар үгийн үүрэг гүйцэтгэж өгүүлхэн гишүүн болдог байна. Тэгвэл 准确нь тодтгол болон өгүүлхэн болж болдог байна. Жишээ нь 这些年上海的变化确实很大. Энэ хэдэн жилд Шанхайн өөрчлөлт үнэхээр их. 它的汉语发音和声调都很准确. Түүний хятад хэлний дуудлага болон хөг нь их зөв. Ингээд харилцаагаар гарч байгаа дараах өгүүлбэрийг орчуулаарай. 不仅用词准确，更难得的是，短短几个词就清清楚楚地表达了活动的整个内容。 Орчуулснаа харьцуулъя. Үг нь оновчтой байгаа зогсохгүй, авууштай нь тэдгээр богино хэллэгүүд нь тухайн үйл ажиллагааг тов тодорхой бүгдийг нь гаргасан байна лээ. Дараагийн үгээ харъя. 难得 олдошгүй, олдохгүй бэрх гэсэн утгатай үг байна. 机会难得 олдошгүй боломж. 难得的文物 олдошгүй дурсгал. 难得去一次 арай гэж нэг явах. 这小伙子真是个难得的人才. Энэ залуу үнэхээр олдошгүй боловсон хүчин. 你难得来北京就多住些日子吧. Чи арай гэж Бээжинд ирчгээд нэлээд хэд хоноод явал та. Үзэгчдээ бид шинэ үг гэлгээ мэдэж авлаа. Одоо харилцаараа дахин нэг үзье. 你学过广告专业是吗？是的，过去学过一点，当一名优秀的广告人曾经是我的理想。 那可真不简单，年纪不大，学过的东西却不少。哪里，只是稍微了解一点而已。您怎么突然问起这个？咱们这次活动的宣传广告是你设计的吧？广告语也是你写的？是的，还可以吧？不是可以，是太棒了！不仅用词准确，更难得的是，短短几个词就清清楚楚地表达了活动的整个内容。
真的吗？谢谢您的夸奖。 Харилцаа яриагаа өгүүлбэр өгүүлбэрээр нь орчуулъя. 你学过广告专业是吗？ Чи сурчлагын мэрэгчлээ сурч байсан тийм үү? 是的，过去学过一点。当一名优秀的广告人曾经是我的理想。 Тийм ээ, өмнө нь баг зэрэг сурч байсан. Шилдэг сурчлагын хүн болох нь тухайн үед миний мөрөөдөл хүсэл байсан юм. 那可真不简单，年纪不大，学过的东西却不少。 Үнэхээр амаргүй хүн юм аа. Нас баг хэрнээ сурсан нь чамгүй шүү. 哪里，只是稍微了解一点而已。您怎么突然问起这个？ Яалаа гэж те. Зөвхөн л ойлголттой баснаас цаашгүй. Та яагаад гин түүнийг асуугаа? 咱们这次活动的宣传广告是你设计的吧？广告语也是你写的？ Манай энэ удаагийн үйл ажиллагааны зарыг чи хийсэн үү? Үгийг нь бас чи бичээ юу? 是的，还可以吧。 Тийм ээ болж уу? 不是可以，是太棒了！不仅用词准确，更难得的是，短短几个词就清清楚楚地表达了活动的整个内容。 Болохоор барахгүй ёстой мундаг. Үг нь одовчтой байгаа зогсохгүй авууртаа тэдгээр богино хэллэгүүд нь тухайн үйл ажиллагааг тов тодорхой илэрхийлсэн байна лээ. 真的吗？谢谢您的夸奖。 Тэгж үү? Магцантанд баярлалаа. Ингээд үдснээ батгах зорилгоор дараах дасгалыг ажиллая. Та бүхэн үгийг нь нөхөд өгүүлбэрийг нь орчуулаарай. Нөхөх үг нь理想、优秀、专业。他今年评为全国教师。一个人应该有崇高的。我没学过电子方面的知识。 Ингээд таруулснаар тулгын өгүүлбэр орчуулъя. 他今年苹果全国优秀教师。Тэр энэ жил улсын тэргүүний багшаар шалгарсан. 一个人应该有崇高的理想. Хүнд бишрэн хүсэл байх ёстой. 我没学过电子专业方面的知识. Би цахилгааны талын мэргэжлээр сурч байгаагүй. Үзэгчдээ одоо сонсох дасгал ажиллая. 哇，这么丰盛的晚餐，李老师，您亲自下厨呀？除了这道菜以外，其他的都是我妹妹李华做的。哦，看她年纪轻轻的，没想到会做这么多道菜，可真不简单啊！过奖了。 我只是非常享受做菜的过程而已。这些菜都是你自学的吗？不完全是，有的是我从书本、网上学来的，有的是我去各地旅游时当地人教我的。那，你一定了解很多地方的饮食文化吧？ 可不是吗？他不但中国菜做得非常棒，更难得的是，西餐、韩餐、日餐都很精通。真的呀，太了不起了，我好佩服你啊！如果真佩服我，就把菜都吃光吧。 Асуулт орчуулбал 下家怎么称赞梨花的? 下家梨花юу гэж магтсан бэ? 梨花学习做菜的方法有哪些? 梨花ямар аргаар хоол хийдэг вэ? 梨花成长做哪些国家的菜? 梨花ямар орны хоолыг гарамгаа хийдэг вэ? Та бүхэн эдгээр асуултын дагуу харилцан яриагаа дахиныг сонссоо. 哇！ 这么丰盛的晚餐，李老师，您亲自下厨呀？除了这道菜以外，其他的都是我妹妹李华做的。哦，看她年纪轻轻的，没想到会做这么多道菜，可真不简单啊！过奖了。
我只是非常享受做菜的过程而已。这些菜都是你自学的吗？不完全是，有的是我从书本、网上学来的，有的是我去各地旅游时当地人教我的。那你一定了解很多地方的饮食文化吧？可不是吗？他不但中国菜做得非常棒，更难得的是，西餐、韩餐、日餐都很精通。真的呀，太了不起了，我好佩服你啊！如果真佩服我，就把菜都吃光吧。Асуултанд хариулагдах өгүүлбэрээр орчуулъя. Шажали хаг юу гэж магтсан бэ гэсэн ихний асуултанд харахад нас бага гэрнээ ийм олон хоол хийж чадах гэж сансангүй. Үнэхээр амаргүй хүн байна гэх мэтээр магтжээ. Харин дараагийн асуулт болох Лихва ямар аргаар хоол хийдэг вэ гэсэн асуултанд заримыг нь номноос, заримыг нь цахим сүлжээгээр, заримыг нь аяллаар явж байхдаа газрын хүнээс асууж сурсан гэж хариулах нэ. Харин 3 дахь асуулт болох Лихва ямар олонний хоолыг гарамгаа хийдэг вэ гэсэн асуултанд тэр хятад хоол мундаг хийгээд зогсохгүй, авууштай нь Европ хоол, Солонгос хоол, Япон хоолнд ч гаргуун гэж хариулах нэ. Ингээд харилцаараа орчуулъя. 哇，这么丰盛的晚餐，李老师，您亲自下厨呀？ Хөөх, ямар бэлтгэм оройн зоогүй. Ли багшаа та өөрөө хийгээё? 除了这道菜以外，其他的都是我妹妹李华做的。 Эдгээрээс гадна бусдыг нь бүгдийг нь манай дүү исэн юм. 哦，看他年纪轻轻的，没想到会做这么多道菜，可真不简单啊！ Харахад нас баг гэрнээ ийм олон хоол хийж чадна гэж сонсонгүй шүү. Үнэхээр амаргүй хүн юм. 过奖了，我只是非常享受做菜的过程而已. Та хэтрүүлээд байна. Би зүгээр л хоол хийхийг хүсдэг төдий. 这些菜都是你自学的吗？ Эдгээр хоолыг чи өөрөө сурсан уу? 不完全是，有的是我从书本、网上学来的，有的是我去各地旅游时当地人教我的. Бүгдийг нь өөрөө биш ээ. Заримыг нь номноос, заримыг нь цахим сүлжээгээр, заримыг нь аяллаар явж байхдаа тухайн газрынхаа хүнээс сурсан. 那你一定了解很多地方的饮食文化吧？ Тэгвэл чи олон газрын хоолны соёлыг мэддэг байх та? 可不是吗？他不但中国菜做得非常棒，更难得的是，西餐、韩餐、日餐都很精通。 Тэглгүй яах вэ? Тэр хятад хоол мундаг хийгээд зогсохгүй, авууштай нь Европ, Хятад, Солонгос хоол бас Япон хоолнд гаргуун шүү. 真的呀，太了不起了，我好佩服你啊！ Үнэхээр гайхмаар юм. Би чамайг ихээр биширч байна. 如果真佩服我，就把菜都吃光吧. Хэрэг намайг үнэхээр биширч байгаа бол хоолоо дуустал нийтээрэй. Үзэгчдээ бид сая сонсох дасгал ажиллаа. Харин одоо унших дасгал ажиллая. Та бүхэн дараах харилцан яриаг уншаад дасгал ажиллаарай. 您以前是做什么工作的？ 我在一个汽车公司工作，主要负责销售方面的业务。那您为什么放弃原来的公司，选择我们公司呢？因为我爱人现在在广州工作，我们希望能有更多的时间在一起。我明白了，
难得以前从事哪个行业？ ингээд асуултыг нь орчуулад хариулах төгөлдрөө арцгаая. Нанда以前从事哪个行业? Эрэхтэй өмнө нь ямар салбарт байсан бэ гэсэн асуултанд 我在一个汽车公司工作，主要负责销售方面的业务. Би нэг автомашины компанид голлон борлуулалтын талын үүрэг гүйцэтгэж байсан. гэж хариулдаг нэ. Тэгээд харилцаараа орчуулъя. 你以前是做什么工作的? Та өмнө нь ямар ажил эрхэлж байсан бэ? 我在一个汽车公司工作，主要负责销售方面的业务. Би нэг автомашины компанид голлон борлуулалтын талын үүрэг гүйцэтгэж байсан. 那您为什么放弃原来的公司，选择我们公司呢? Та тэгээд яагаад өмнөх ажлаа орхиод манай компанийг сонгох болсон бэ? 因为我爱人现在在广州工作，我们希望能有更多的时间在一起. Учир нь манай хүн Гуанчжоуд ажилладаг. Бид илүү удаан хамт байхыг хүссэн юм аа. 我明白了. Та ойлголоо. Ингээд манай өнөөдрийн хичээл зүгээр өндөрлөж байна. Бид өнөөдрийн хичээлээр 专业、优秀、准确мэд үг хэлхийг үзлээ. Дараагийн хичээл хүртэл баяртай үзэгчдээ. 再见.